За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. За энэ удаагийн хэргийн гол дүр бол Франц даяар Люкуку буюу хөхөө шувуу хэмээн хочлогдсон нэгэн хүний тухай байгаа. Хөхөө шувуу өөрөө үүрээ застдаггүй, бусад шувууны үүрэнд өндгөө үлдээгээд бусдаар өсгүүлдэг гэдгийг мэдгүй хүн баг байхгүй байх гэж бодож байна. Энэ хүний талаар өмнөх хэрэг дээр хальт дурдсныг та нар санаж байгаа хаа. За ингээд бүгдээрээ хэрэгтээ орцгоё. 1999 оны 1-р сарын 4-нд Симон гэх залуу хэдхэн 7 хоногийн өмнө худалдаж авсан Jaguar машинаа зархаар шийдсэн. Машин авахдаа зардлаа сайн тооцоолоогүй тул үүнд яаралтай мөнгөний хэрэг гараад сонинд зар тавьсан нь бодлогын үр дүнгөө өгсөн. Нэгэн эрт түн рүү залгаж машиныг нь худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Симон үүнд үнийг нь хэлэхэд нөгөө хүн 390 мянган франк уу, асуудалгүй би авъя ч ямар ч эргэлзээгүй зөвшөөрсөн. Энэ нь одоогийн ханшаар 60 орчим мянган евро. За Симон баг зэрэг гайхан ядаж машинаа унж үзэхгүй мүү гэж асуухад нөгөө хүн тийг шаардлага байхгүй би шууд худалдаж авна гэж хариулсан байна. За тэр хүн дараа нь нэг хүсэлт байна. Машинаа өөрөө надад хүргээд өгч болох уу? Би Viry Châtillon-д байдаг. Тэнд миний шөнийн клуб байдгиймаа гэсэн байгаа. За Viry Châtillon бол Парисаас өмнө зүгт 20 орчим километрийн зайд орших жижигхэн хот. За Симон зөвшөөрсөн ч баталгаажуулсан банкны чек авчрах хэрэгтэй шүү гэж сануулхад нөгөө хүн мэдээж асуудалгүй банкнаас авчихна гэж хэлээд өөрийгөө Фредерик Адман хэмээн танилцуулсан байна. За утас тасарсны дараа Симонд нэг л эвгүй бодол төрсөн байдаг. За машинаа үүсгэхийг ч хүссэнгүй, үнийг нь ч буулгах гэж оролцсонгүй, бүх зүйл хэтэрхий амархан бүтэж байгаа мэт санагдсан ч түүнд машинаа аль болох хурдан зарах хэрэгтэй байсан учраас тэр энэ эргэлзээгээ нэг их тоогоогүй. За ингээд Симон тохирсон өдрөө Jaguar машинаа унаад Viry Châtillon дахь хаягаар очиход тэнд New Love нэртэй шөнийн клуб байх бөгөөд гаднаас нь харахад олон жил засвар үйлчлэгээ хийгээгүй, илт хуучирч муудсан барилга байдаг. За түүнийг клубын эзэн гэх Фредерик Адман инээмсэглэн угтаж ирсэнд баярлалаа, жаахан асуудал гарчихлаа. Баталгаажуулсан чекийг авчрах ёстой найз маань хараахан ирээгүй байна. Тэр эртэл дотогш орж клуб үзэж явах уу гэж санал болгосон байна. Симон угаасаа нэг клуб үзэх гэж ирээгүй байсан ч чек удахгүй ирнэ гэсэн болохоор хэсэг хүлээхээс өөр аргагүй гэж бодоод зөвшөөрсөн байна. Түүний шөнийн клуб нь барилгынхаа доод подвал байрладаг юм байна. Тэгээд доош ормогц гинт бүх гэрлээ асааж өнгийн прожекторуудыг ажиллуулан таазнаас унтсан диско бөмбөлгийг эргүүлээд хөгжмөө хамгийн чангаар нь бол тавьсан байгаа. За эхэндээ энэ бүхэн Симонд хөгжилтэй санагдсан ч хэдхэн минутын дараа уйдаж эхэлсэн тул за клубоо сайхан үзлээ, одоо явсан дээр баха. Найз чинь удахгүй ирэх байлгүй дээ гэж хэлэхэд Фредерик юу ч ярилгүй хөгжим болон гэрлээд унтраасан байна. За хэдхэн секундын өмнө гэрлээр дүүрэн байсан бүжгийн танхим тэр дороо харанхуйд автаж Симоны нүд харанхуйд дасаж амжаагүй байхад тасхийн дуугарч сум зээжийг нь унсан. Өвдөлтөндөө алмаарсан Симон чи юу игээд байгаа юм бэ гэж ойролтол дараагийн сум хавирганд нь туссан. За тэр юу болж байгааг ч ойлгож амжилгүй амьд гарах цорын ганц боломж нь зүхтах гэдгийг ухааран дээш гарахаар хамаг хүчээрээ гүйж эхэлсэн. Гэвч Фредерик араас нь тасралтгүй гал нээж байсан бөгөөд Симон шатаар өгсөн гүйх зуур дахин буудуулсан ч азар гадаа маш хурдан гарч чадсан байгаа. За гэвч тэр аль хэдийн маш их цус алдсан, биеинд суйлдсан байсан бөгөөд эргээд хартал нөгөө хүн урт бууга барьчихсан хэвээр араас нь гарч ирж байгааг олж харсан. Өөр зүхтах газаргүй болсон Симон эргээд клуб руу гүйн орж хаалгаа хамаг хүчээрээ хааж дараад нөгөө хүнийг дотош оруулахгүй гэж тэмцээр байв. Энэ хооронд цус нь урссаар гар хөл нь мдээгүй болж ямар ч хөвчгүй болж байсан ч тэр хаалгаа тавьсангүй. Гэтэл гэнэт бүх зүйл намгүн болдог. Симон хэсэг хугацааны дараа хаалгыг маш болгоомжтой онгойлгон гадагш харахад Фредерик харагдахгүй байсан тул гадагш гармагцаа үлдсэн бүх хүчээ шавхан хамгийн ойрын хөршин хашааг давж чадсан ч цааш алхаж чадалгүй тэндээ тэр айлын цэцэрлэгт ухаан алдан унсан байна. За удалгүй дөрвөн тусламжийнхан ирж түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд Симон хэд хоногийн турш ухаангүй комын байдалтай хэвтсэн байна. Харин цагдаа нар энэ хооронд New Love шөнийн клубд очиход дотор нь хинч байхгүй эзний ор мөргөө алга болсон байв. Тэргийн газраас тэдний олсон цорын ганц зүйл нь шалан дээр хэвтэх карбин буу байсан. За хэд хоногийн дараа Симон ухаан орж биеийн байдал нь тогтворчход мөрдөгчөд түүнээс хамгийн түрүүнд болсон явдлыг нэг бүрчлэн асуусан. Тэдний хамгийн их сонирхож байсан зүйл нь энэ халдлага хувийн өс хонцонтой холбоотой байсан эсэх. Данд дайсагнаа хин нэгэн хүн байдгүй гэж асуухад Симон хэсэг бодсноо үнэндээ онцгой дайсан байхгүй. Ганцхан нууц амаргийн нөхрөл намайг үзэн яддаг байж магадгүй хэмээн хариулсан байна. За энэ нь мэдээж шалгах ёстой нэг хувилбар байсан ч мөрдөгчд өөр нэг зүйлийг анхаарч эхэлсэн нь хэрэг гарсан газар буюу New Love шөнийн клуб байсан. Тэр клуб тэр хавьда нэр хүнд маш муутай байсан учраас ойр хавийн орсон суугчид хаалгах хүсэлт гаргаж гарын үсэг цуглуулж байсан төдийгүй
нэг удаа тэнд болсон асар том зодооныг дарахаар бүр тусгайгийнхан хүртэл ирж байсан юм байна. Ийм газар энгийн нэгэн бизнес биш байж мэднэ гэж үзсэн мөрдөгчид клубын эзнийг шалгахаар шийдэв. Эзний нэрийг шалгахад Альфредо Страниери гэсэн хүн гарч ирсэн бөгөөд мэдээллийн санд нэрийг нь оруулмагц мөрдөгчид бараг шууд л анхаарлаа төвлөрүүлсэн байна. Учир нь Альфредо өмнө нь хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож байсан төдийгүй 2 жилийн өмнө автомашины хууль бус 8-ны хэрэгээрч цагдаагийн бүртгэлд орсон байв. Бас нэг сонирхолтой зүйл нь тэр хүн Вири Шатуйонд биш Парисаас зүүн урд зүгт орших хотод амьдардаг байжээ. Цагдаа нар тэр даруй гэрт нь очиход хаалгыг эхнэр нь тайлсан бөгөөд нөхрөө хүн буудаж хүн алахыг завдсан гэхэд үнэхээр итгэж ядан гайхширч байв. Тэрээр Альфредо хаана байгааг мэдэхгүй хэрэг холбоо барьвал заавал цагдаад мэдэгдэнэ гэж амласан боловч үнэн хэрэгтээ тэр эмэгтэй дахин хизээч мөрдөгчөдтэй холбогдоогүй. Маргааш нь энэхүү болсон хэрэг Le Parisien сонины орон нутгийн мэдээний жижигхэн буланд нийтлэгдсэн ч энэ бөөнөрхөн нийтлэл Парисын бүс нутагт амьдардаг Жирар Довхтэй эхнэр нөхөр хоёрын анхаарлыг шууд татсан байна. Тэд мэдээг уншмагцаа цагдаагийн хэлтэст ирээд хэрэг гарсан газар чинь New Love шөнийн клуб мөн бидтэй. Тэгвэл бидэнд одоо хэлэх маш чухал зүйл байна гэсэн байна. Тэдний ярьсан түүх мөрдөгчдийг үнэхээр алмааруулсан. Клод Жирардын охин Наталийн хэдэн жилийн өмнө энэ шөнийн клубын эзэн Фредерик гэдэг залуутай хамтран амьдардаг байжээ. Нэг өдөр Фредерик клубоо зарахаар шийдэж зар тавихад нэгэн худалдан авахч ирээд газар дээр нь үзмэгцээ үнийг нь шууд зөвшөөрч ердөө 24 цагийн дотор 8-аг дуусгасан байна. Тэр худалдан авахч нь Альфредо Страниери байсан. Харин үүнээс хойш Натали ч Фредерик ч ор сургаггүй алга болсон. Наталигийн гэр бүлийнхэн удалгүй клуб дээр очиод шинэ эзэнтэй нь уулзахад тэр өөрийгөө Альфредо Страниери гэж танилцуулсан бөгөөд тэр өдрөөс хойш охинтой нь холбоотой ямар ч мэдээлэл авч чадаагүй байна. Удалгүй Наталигийн банкны дансан дах бүх мөнгө нэгч төгрөг үйлдэлгүй хоосорсныг мэдсэн эцэг эхэн цагдаад хандсан ч тэдэнд охин чинь насанд хүрсэн хүн учраас өөрийн хүсэлтээр хаашаач явж болно. Энэ бол гэмт хэрэг гэсэн баталгаа алга гэсэн хариулт өгсөн байна. Зөвхөрсөн эцэг эхэн өөрсдөө мөрдөж эхлэхээр шийдэн Вири Шатуйон дах кемпигт каравана байрлуулж олон өдөр олон шөнө New Love клубын гаднаас ажиглалт хийсэн. За тэд Альфредо руу бараг өдөр болгон уцтайж Натали эсвэл Фредерик хоёр чамтай холбогдсон уу гэж асуусаар байсан бөгөөд нэг удаа Альфредо бүр Натали над руу утассан жирэмсэн байгаа гэсэн гэж хэлсэн байна. Гэвч Жирардийнхан энэ үгэнд огтхон ч итгээгүй. Учир нь хэрв охин нь үнэхээр жирэмсэн болсон бол хамгийн түрүүнд ээж авдаа дуулгах байсан бөгөөд тэдний хооронд тийм зүйлээ нуух хэмжээний асуудал хизээч байгаагүй байжээ. За ингээд тэд охин Натали болон Фредерик хоёрын зургийг тавьсан хэдэн зуун сургаггүй алга болсон гэх зар хэвлэж бүс нутаг даяар нааж хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнд 5,000 франкын шагнал амласан ч ямар ч үр дүн гараагүй байна. Харин Симон буудулсан тухай мэдээг сонноос уншмагцаа New Love дээр дахиад аимшигтай хэрэг гарчээ. За магадгүй энэ удаа цагдаа нар үнэхээр охины маань алга болсон хэргийг шалгаж эхлэх байх гэсэн найдвартын мөрдөгчдөр ирсэн нь энэ байлаа. Харамсалтай нь тэдний мэдүүлгийн дараа мөрдөн шалгах ажиллагаа бараг урагшилсангүй. Цагдаа нар Альфредог эрчимтэй ирэн зурулжилсангүй. Натали болон Фредерикийн алга болсон хэрэгч ахицгүй хിവэр үлдсэн бөгөөд энэ бүхэн Альфредо дахин нэг удаа өөр газар аимшигт хэрэгт нэр холбогдох хүртэл үргэлжилсэн. За удалгүй хэрэг Парисаас хэдэн зуун километрийн зайд Францын баруун өмнөд хэсэгт орших Авигон мужид руу шилжсэн байна. За тэнд Клод Мули болон Никол Росо гэх хамтран амьдардаг хос L'Auberge de la Bourriate нэртэй зочид буудал рестораныг ажилуулдаг байсан ч 1999 онд хоёр тийш болохоор шийдэж бизнесээ зархаар болсон байна. За төд удалгүй нэгэн худалдан авахч гарч ирэн өмнөх бүх түүхтэй яг адилхан байдлаар рестораныг нь үзэнгүүтээ 4 сая франк гэсэн үнийг огтхонч буулгах гэж оролдоолгүй шууд зөвшөөрсөн нь хосуудад үнэхээр санаанд оромгүй аз мэд санагдсан байна. Гэвч гэрээ байгуулснаас хойш удалгүй Клод Никол хоёр хоёулаа ор мөргүй алга болсон. Хамгийн дөрөнд ямар нэгэн ноцтой зүйл болсныг Николын хүү анзаарч гэлсэн бөгөөд учир нь тэр 7 хоногийн амралтаар ээж дээрээ очихоор өмнө нь тохиролцсон байсан ч ээж нь гинт ямар ч тайлбаргүйгээр холбоогүй болсон байна. Мөн Николын хүү ээжигээ ресторанаа зарсныг бол огт мэдээгүй байсан. Ингээд уцаар залгахад дуудлагыг танихгүй эрэгтэй хүн аваад бид худалдах гэрээний урьдчилсан хэлэлцээрийг Нотратын өмнө аль хэдийн байгуулчихсан. Одоо би энд ажиллаж байгаа гэсэн байна. Хүү дээр хүний нэрийг асуухад өөрийгөө Марио Страниери хэмээн танилцуулжээ. Клодийн охин ч мөн аавыгаа сургаггүй болсонд төгшин газар дээр нь очиход өнөөх Страниери түүнд бүрч итгэмээргүй зүйл ярьсан байдаг. Тэрээр би өөрөө Клод Никол хоёрыг галт тэрэгний буудал дээр хөргөж өрсөн.
тэд хамтдаа амралтаар явсан гэж хэлсэн байна. Гэвч энэ тайлбар анхнаасаа л утгагүй сонсогдож байсан. За учир нь Клод Никол хоёр хамт амралтанд явах биш, харин салж тус тусын замаа хөөхөөр шийдсэн хүмүүс байсан. За түүнээс гадна Клод амьдралдаа бараг алт тэргээр явдаггүй. Тэр бүхэл алт тэргийг үзэн яддаг хүн байсныг гэр бүлийнх нь маш сайн мэддэг байжээ. За энэ бүхэн охины эргэлзээг улам лавшруулсан тул тэр аавынхаа амьдардаг байсан байшинд очиж үзэхээр шийддэг. За байшинд ороход бүх зүйл яг л эцэст нь дүр гарчаад ирэх гэж байгаа мэт хэвээрээ байсан бөгөөд Клодийн бичиг баримт болон өдөр тутмын хэрэгсэл, хувцас гэд бүх зүйл нь байрандаа байсан. За хамгийн гол нь зүрхний өвчнийхөө улмаас өдөр бүр хэрэгэлдэг эмийн хүртэл ширээн дээрээ хэвээр үлдсэн байдаг. За үүнийг хараад бол охин аав нь энэ эмгүүгээр хаашаач явж чадахгүй. Тэр үнэхээр аялсан бол эмээ заавал авч явах ёстой байсан гэж бодсон байна. Тэгээд тэр аавынхаа байшинд өөрөө нүүж ирдэг. Учир нь Эстранери зөвхөн зочид буудал рестораныг худалдаж авсан болохоос биш, энэ байшинг худалдан аваагүй байсан. Гэвч тэнд амьдрах хугацаанд тэр маш их айцтай байсан. Орой болохоор хаалга цонхнуудаа дотроос нь түгжээж, бүрэн хааж хин нэгэн дайруул өөрийгөө хамгаалахын тулд буу хүртэл худалдаж авсан байна. За эцэст нь тэр тэсэлгүй аавыгаа сургаггүй алга болсон тухай албан ёсоор мэдгдсэн бол Николийн хөөч мөн адил ээжийнхээ талаар гомдол гаргажээ. Гэвч өмнөх хэрэгүүдийн адил энэ удаач бодтой мөрдөн шалах ажиллагаа бараг эхэлсэнгүй. Бүтэн 3 сарын турш ямар ч ахиц гараагүй бөгөөд зөвхөн үүний дараа л нутгийн жандармууд өөрийгөө Марио Эстранери гэж танилцуулдаг. Тэр хүнийг дуутан байцаахаар шийдсэн байна. За гэвч Эстранери гэх эр худал ярихдаа үнэхээр гаргууд нэгэн байв. Тэр жандармуудад бид урдчилсан гэрээнд гарын үсэг зурх үед би албан ёсны өмчлөгч болоогүй байсан. Клод Никол 2 хэдэн 7 хоног амархаар явах болсон учраас буцаж иртэл нь рестораныг нь түр хугацаанд хариуцахаар болсон. Тийм болохоор би энд ажиллаж байгаа юм а гэж маш итгэлтэй тайлбарласан байна. Зөвгөрч зогсохгүй тэр илүү үнэмшилтэй харагдуулахын тулд үнэндээ тэд хоёулаа доохтой байсан. Имчилгээ хийлгэхээр Швейцарын Женев хот руу явсан, харин энэ тухай хүүхдүүд нь хэлээгүй. Тэд эмзэг асуудал болохоор нууцлсан байсан хэмээн нэмж ярьсан байна. За түүний зохиосон энэ түүх үнэхээр үнэмшилтэй сонсогдсон тул цэвэрхэн хувцастай, ийдэг харцайтай жирийн шударга бизнес эрхлэгчиг харагдах Эстранери жандармууд ихэндээ бараг бүрэн итгэсэн байсан. За гэвч удалгүй нэгэн жижигхэн зүйл бүх нөхцөл байдлыг оронгоор нь эргүүлсэн. Мөрдөн байцаагчид шалгалтын явцад Марио Эстранери гэдэг хүний ах нь Альфредо Эстранери бөгөөд тэр хүн Парисын өмнөд хэсгийн Исун мужид нэгэн хүнийг буудан хүнд шархтуулсан хэргийн улмаас цагдаад эрен сурвалжлагдаж байгааг олж мэддэг. Ингээд тэд рестораны худалдах гэрээг дахин нэг бүрчлэн шалгахад бүрч сонин зүйл илэрсэн байна. Урдчилсан гэрээн дээр Марио Эстранери гэсэн нэр огт байгаагүй бөгөөд жинхэнэ худалдан авахчийн нэр нь Альфредо Эстранери гэж бичигдсэн байжээ. Өөрөөр хэлбэл өөрийгөө Марио гэж танилцуулж байсан хүн үнэндээ Альфредо өөрөө байсан бөгөөд түүнийг хүн буудаж алахыг завдсан хэрэгээр баривчлах хүчинтэй захирамж аль хэдийн гарчсан байв. За энэ мөчөөс эхлэн хэрэг бүхэлдээ өөр чиглэл рүү эргэсэн. За мөрдөн байцаагч цаг алдалгүй лабораторид руу очиход Альфредо урдын адил инээмсэглэн хаалгаа нээж угтсан ч энэ удаа түүний инээмсэглэл удаан үргэлжлээгүй. Тэд түүнд Альфредо Эстранери энэ мөчөөс эхлэн таныг цагдан хорж байна. Бидэнтэй хамт явахыг хүсэх гэж мэдэгдээд шууд хилцэс рүү авч явсан байна. За ингээд хилцэс дээр ирмэгц хамгийн түрүүнд түүний хурууныхыг авч шалгахад бүх зүйл нэг мөр тодорхой болсон. Мөрдөгчид түүнд та Марио биш Альфредо мөн байна. Та Исун мужид үлдэгдсэн хүн буудаж алахыг завдсан хэргийн улмаас олон сарын өмнөөс эрен сурвалжлагдаж байгаа хүмүүс байна гэж хэлэхэд Альфредо огт сандарсан шинжүүгээр намайг эрен сурвалжилж байгаа гэж юу би огт мэдээгүй хэмээн дүрүсгэн хариулсан байна. Гэвч энэ удаад түүний худал үгэнд итгэх хүн байсангүй. Удалгүй Альфредог Парис руу шилжүүлж мөрдөн байцаах шүүгч түүнийг Симоныг буудсан хэргийн талаар байцааж эхэлсэн ч тэр урдын адил маш тайван өөртөө итгэлтэйгээр би юу болсныг тайлбарлая. За тийм ээ би буудсан нь үнэн. Гэхдээ энэ бол өөрийгөө хамгаалсан хэрэг байсан гэж ярьж эхэлсэн байна. За түүний ярьснаар бол тэр шөнийн клубын доод давхраас дээш гарч явахдаа шатан дээр автомашины хууль бус 8 эрхэлдэг 2 хүнтэй таарлцсан бөгөөд тэдний нэг нь хутга гарan сүрдүүлсэн учраас өөрийгөө хамгаалахын тулд аргагүй эрхэнд буудсан гин. Шүүгч түүнээс энэ явдал яг хаана болсон бэ гэж асуухад Альфредо огтхонч тэнэгэлзэлгүй рестораны галт огоонд гэж хариулсан. За дараа нь түүнээс та хэдэн удаа буудсан бэ гэхэд тэр ердөө нэг л удаа гэж хэлсэн байна. Гэвч энэ тайлбар бодит баримттай огт нийцгүй байв. Учир нь Симонын биед нийт 5 сум туссан байсан бөгөөд нэг удаагийн буудалгаар ийм зүйл болох боломжгүй нь ойлгомжтой. Ингээд мөрдөн байцаах шүүгч мөрдөгчдөд шөнийн клубт дахин нэгжлэг хийхийг үүрэг болгосон. Энэ удаад тэд өмнөх шигэ клубын
өнгийн гэрэл диско бөмбөлгийг асааж үзхийг хүссэнгүй. Харин бүх өрөө булан тохой харанхуй хэсэг бүрийг нарийн шалгаж шинжилж эхэлсэн байна. Удалгүй мөрдөгчд нийтдээ 3 ширхэг сумны хонгоо илрүүлсэн нь Альфредогийн би ганцхан удаа буудсан гэсэн мэдүүлгийг шууд үгүйсгэх баримт болсон. Түүнээс гадна эдгээр хонгоо түүний хэлсэнчлэн галт тогооноос бус яг Симоныг буудсан шөнийн клубын бүжгийн танхимаас олдсон. Үүгээр зогсохгүй мөрдөгчд цусны мөрүүдийг нарийн шинжилж үзэхэд тэдгээр нь Симонын өгсөн мэдүүлэгтээ яг давхцаж байжээ. Өөрөөр хэлбэл Симон буудуулсныхаа дараа шат руу гүйж эцэст нь гадаа гарч буцаад клуб руу орж хаалгаа төвч хүртэл бүх хөдөлгөөн цусны мөрөөр яг таг батлагдсан байна. Энэ бүх нотлох баримтыг нэгтгэн үзсэн мөрдөн байцаах шүүгч Альфредо Страниери өөрийгөө хамгаалах гэж бус харин цоо шин Жагвар машиныг нь булааж авахын тулд санаатаагаар алхахыг завдсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ. За ингээд Симоныг буудсан хэрэг үндсэндээ шийдэгдэж Альфредо шоронд хоригддог. Гэвч эндээс бүх зүйл дүнгиж эхэлж байсан. Учир нь мөрдөн байцаагчид одоо хүртэл New Love клубын хуучин эзэд болох Фредерик болон Натали, мөн Авигон мужид дахь Лабуяц зочид буудлын эзэд Клод болон Никол нар хаашаа олох болсныг огт мэдээгүй хэвээр байлаа. Альфредо баривчилсан энэ боломжийг ашиглаад дээрх сураггүй алга болсон хоёр хэргийг дахин сэргээд шалгах нь хамгийн логик алхам мэт санагдах байсан ч мөрдөн байцаах шүүгч үүнийг огт хийгээгүй. Тэр Симоны хэрэг дээр л төвлөрөөд бусад хоёр алга болсон хэргийг дахин сөхөхөөс татгалцсан. Энэ үнэхээр итгэмээргүй алдаа байлаа. Харин мөрдөн шалгах ажиллагааг урагшлуулсан хүн нь цагдаач биш, жандармч биш, шүүгчд биш харин Le Parisien сонины сэтгүүлч байсан. Симоныг буудсан хэрэгт Альфредо баривчлагдсан тухай мэдээг унссан сэтгүүлчид энэ түүхийн цаана илүү том зүйл нуугдж байгаа мэт санагдсан тул өөрөө Вири Шатион руу очиж их сурвалж хайж эхэлсэн байна. Тэр New Love клубын эргэн тойрон дах хуршүүдтэй уулзан ярилцахад нэг нь түүнээс та энэ клубын өмнөх эзэд юу болсныг мэдэхгүй юм уу гэж асуусан байна. Сэтгүүлч гайхан үгүй юу болсон юм бэ гэж асуухад хөрш Альфредод клубо зарсны дараахан Фредерик, Натали хоёр нэг л өдөр гинэт алга болчихсон. Тэр цагаас хойш хинч тэднийг хараагүй, эцэг их нь хаа сайгүй хайсан ч одоо хүртэл олоогүй байгаа гэж ярьсан байна. За сэтгүүлч үүнийг сонсоод бүр алмаарсан. За учир нь энэ талаар мөрдөн байцаагчид түнд нэг ч удаа дуртаагүй байж. Хөрш нь бүр үнэндээ би заримдаа Альфредо тэднийг алчсан юм биш байгаа гэж боддог хэмээн хэлсэн нь сэтгүүлчийн сэжгийг улам баталгаажуулсан. За ингээд сэтгүүлч судалгаагаа үргэлжлүүлж Альфредо Страниерийг баривчилсан газар болох Авигон мужид дахь Лабуяц зочид буудлын талаар мэдээлэл цуглуулж эхэлдэг. За тэндээс тэр үнэхээр цочирдом ижил төстэй дүр зураг олж харсан байна. Зочид буудлын хуучин эзэд болох Клод болон Никол хоёр мөн л бизнесээ Альфредод зарсны дараахан ямар ч уул мөргүй алга болсон байж. За ингээд л бүх зүйл хоорондоо холбогддог. Нэг хүн, нэг арга, нэгэн ижил давтагдсан хэв маяг. За ингээд сэтгүүлч дараагийн алхмаа хийж Наталигийн эцэг эхийн гэр бүл рүү уцтан Альфредо Страниери Симоныг буудсан хэрэгээр баримтлагдсныг та нар мэдсэн үү гэж асуухад тэд энэ тухай огт сонсоогүй байжээ. За тэгэхэд сэтгүүлч тэдэнд илүү чухал мэдээг дуулгасан байна. Тэрээр Альфредог Авигон мужид баривчилсан. Тэнд тэр бас нэгэн зочид бодол худалдаж авсан байсан бөгөөд тэр газрын өмнөх эзэд ч Натали, Фредерик хоёрын адил ор мөргүй алга болсон байна гэж хэлсэн байгаа. Францын өөр нэгэн буланд яг адилхан зовлон туулж хайртай хүмүүсээ нэгэн ижил аргаар алдсан өөр нэг гэр бүл байгааг мэдсэн Наталигийн гэр бүлийнхэн удаан бодолгүйгээр Авигон руу явахаар шийдсэн бөгөөд энэ аялал нь хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шинэ эргэлтийн эхлэл болох байсан. За Жирардийнхан Авигон мужид очисон даруйда Клод болон Никол нарын хүүхдүүдтэй уулзахаар шийддэг. За учир нь тэд өөрсдийн туулсан зовлон ганцхан өөрсдөд нь тохиолдсон хэрэг биш гэдгийг ойлгосон бөгөөд хоёр гэр бүлийн түүхийг хооронд нь тулгаж үзээд хүчээ нэгтгэн жинхэнэ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг хүссэн байна. Жирардийнхан цаг алдалгүй Авигон мужийн жандармуудад очиж ярьсан бөгөөд энэ удаа л тэдний үгийг үнэхээр анхааралтай сонссон байна. Үүний дараа сураггүй алга болсон хүмүүсийн талаар албан ёсны эрүүгийн хэрэг шинээр нээж мөрдөн байцаах шүүгч томлон New Love болон Лабуяцтай холбоотой хоёр хэргийг нэг мөрдөн шалгах ажиллагаанд нэгтгэсэн байна. За энэ бүх өөрчлөлт гарахад хамгийн их нөлөөлсөн хүн нь дахиад Le Parisien сонины сэтгүүлч байсан. Түүний нийтлсэн урт нийтлэл олон хүний анхаарлыг татаж эцэст нь мөрдөн шалгах ажиллагааг хөдөлгөж чадсан. За гэхдээ хамгийн чухал асуулт
одоо ч хариултгүй хэвээр байгаа. Хохирогчид хаана байна вэ? Гэхдээ Жерардын гэр бүлийнхэн гэнэт нэгэн дүр зургийг сансан байдаг. Натали Фредерик хоёрыг хайхаар New Love клубын гадаа өдөр шөнөгийн ажиглалт хийж байх үедээ тэд клубын хашаан дотор байсан том цэнхэр брезентийг олон удаа харж байсан аж. Тэр брезент нь шинэхэн ухаж эргүүлсэн методоор харагдах шороо бүхэлд нь бүтээч гисэн байсан ч тухайн үед тэд охин нь аль хэдийн нас барсан гэж огт бодоогүй учраас үүнд нэг их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн юм байна. Хэрв Альфредо үнэхээр тэднийг алсан бол цогцсууд яг тэр брезентийн доор байгаа юм биш үү? За маргааш өглөө Наталигийн аав жандармын хэлтэс рүү уцтаж хэрв та нар одоо очиж малтахгүй бол би өөрөө хурц бариад очиж ухна гэж хатуу мэдгдсэн байна. За гэхдээ зөвхөн өөрийнх нь таамаглал дээр үндэслээд одоо жандармууд хөдлөн гэдэгт бол тэр бүрэн итгээг учраас хурц жотуугаа аваад өөрөө клуб руу явдаг. За гэвч тэнд очиход бүх зүйл аль хэдийн эхэлчихсэн байв. Мөрдөн шалгах баг газар ухаж эхэлсэн байсан бөгөөд удалгүй нэг нь зогсоорой бид ямар нэгэн зүйл оллоо гэж хашгирсан байна. За хэсэгхэн хугацааны дараа газрын хөрснөөс хамгийн түрүүнд Наталигийн цогцос яг хажуугаас нь Фредерикийн цогцос гарч ирсэн байна. За энэ олдвор Альфредо руу чиглэсэн бүх сэжгийг бараг баталгаажуулсан тул мөрдөн байцаах шүүгч түүнийг дахин байцаахаар дууджээ. Шүүгч түүнд Фредерик болон Натали хоёрын цогцыг New Love клубын цэцэрлэгээс одоо оллоо. Биднийг та алсан биз дээ гэж шууд тулган асуухад Альфредо огтхон ч сандарсангүй. Тэр үгүй би хэнийг ч алаагүй би зүгээр л шөнийн клубыг нь худалдаж авсан. За түүнээс хойш тэд одоо хаашаа явсныг огт мэдэхгүй дахиж хизээч хараагүй. Би өмнөө хэлж байна хэмээн тангарагсан байдаг. Маргааш нь мөрдөн шалах ажиллагаа авигон муждах лабораторид руу шилждэг. Энэ удаа жандармууд экскаватор хүртэл авчирсан бөгөөд Альфредогч түр хугацаагаар шоронгоос гарган хэргийн газарт авчирчээ. Тэд түүнд ноён Странери хэрв та үнэхээр үннийг хэлхийг хүсэж байвал бидний цагийг хэмнээд хаана ухах ёстойг заагаад өгч гэж хэлэхэд Альфредо урдын адил би юу ч мэдэхгүй та нар яагаад намайг ямар нэгэн зүйл мэднэ гэж бодоод байгаа юм бэ? Би юу ч хийгээгүй штэ гэж хариулсаар байв. Гэвч удалгүй экскаваторын шанаг газарт хатуу зүйл мөргөж малтлаг зогсдог. Эхлээд нэг хүний дараа нь хоёр дахь хүний цогцос гарч иржээ. Тэдгээр нь Никол болон Клод хоёр байв. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хоёулаа толгоор угаа хүчтэй цохиулсны улмаас нас барсан нь тогтоогддог. Ингэснээр Альфредод нийт 4 хүнийг санаатайгаар хөнөөсөн мөн Симоныг одоо алахыг завдсан гэсэн 5 ноцтой хэрэг нэгэн зэрэг тулгагдсан. Гэвч ийм олон нотлох баримт 4 цогцос олдсон байхад Альфредо шүүгчдийн өмнө байр сууриа өөрчилсөнгүй. Тэр бүхнийг үл ойлголцоол өөрийгөө ямар ч буруугүй энэ хэрэгтэй огт холбоогүй хэмээн тууштай өгөөсгсээр байсан. Альфредо Страниеригийн шүүх хурал 2003 оны 2 дугаар сарын 18-нд Францын Эссон мужийн тангарагтны шүүхэд эхэлж 10 хоног үргэлжилсэний эцэст 2 дугаар сарын 28-нд түүнийг 4 хүнийг санаатайгаар хөнөөсөн, нэг хүний амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорхиал оноожээ. Үүний зэрэгцээ түүнд 22 жилийн аюулгүй байдлын хугацаа тогтоосон бөгөөд энэ хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргах эрхгүй байхаар шийдвэрлсэн байна. 2004 оны 3 дугаар сард Гретель хотын давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээрүүлдэж баталгаажуулсан бол 2005 оны ихээр Францын дээд шүүх Альфредогийн гаргасан эцсийн гомдлыг хэрэгсэхгүй болгосноор түүний ял хууль ёсоор бүрэн хүчин төгөлдөр болсон. Хэдэн жилийн дараа 2011 оны 3 дугаар сарын 11-нд Альфредо дахин хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оржээ. За энэ удаад тэрээр хамт хорогдож байсан 1997 онд нэг хүнийг хөнөөгөөд цогцыг нь хэсгэлсэн хэрэгээр 30 жилийн хорхиал эдэлж байсан Жерман Гефийн хамт Версаль хотын эрүүгийн хэргийн шүүхэд төрийн албан тушаалтны нэр төрд халтсан гэх хэрэгт шүүгдсэн байна. За хэрэг 2010 оны намар эхэлжээ. Альфредо болон Жерманаар Пуасси төв шоронгоос Парисын 16 дугаар дүүргийн иргэний бүртгэлийн албанд яг ижил агуулгатай захидал илгээж тухайн үеийн Францын хууль зүйн сайд асан Рашида Датигийн охин Зорагийн эцэг нь өөртөө хэмээн мэдэгдээд эцэг тогтоолгох тухай албан ёсны мэдүүлэг хүртэл хавсаргасан байв. За энэхүү мэдээлэл нь ямар ч бодит үндслэлгүй байсан бөгөөд шоронгийн захиргаа энэ талаар прокурорд мэдэгдсэний дараа прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж хоёр хоригдлыг төрийн албан тушаалтны нэр дүрд халтсан үндслэлээр шүүхэд шилжүүлсэн байна. За харин Рашида Дати өөрөө хохирогчийн тал болон хэрэгт оролцсон байна. Шүүх хурлын үеэр Жерман би Зорогийн аав гэсэн бичгтээ цамц өмсөн ирсэн нь олонний анхаарлыг татсан. Мөн Альфредо Жерман хоёр хоёулаа 2007 оны 12 дугаар сард Рашида Дати хууль зүйн сайдын хуваар Пуасси шоронд айлчлах үеэр түүнтэй
тусдаа өрөөнд уулзаж бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлсэн байна. Гэвч мөрдөн шалах ажиллагааны явцад тэдний энэ мэдүүлгийг батлах ямар ч нотлох баримт олдоогүй бөгөөд шүүх үүнийг санаатаагаар зохиосон олонний анхаарал татах зорилготой худал мэдүүлэг гэж үзсэн. За эцэст нь Альфредо болон Жерман нарт тус бүр 4 сарын нэмэлт хорихал оноос юм байна. За гэвч энэ хоёр хоригдол үүгээр зогссонгүй. 2013 оны 7 дугаар сарын 17-нд тэд Пуасси төв шоронд албан ёсоор гэрлэж Францын шоронгийн түүхэнд хоёр хоригдол хоорондоо гэрлсэн анхны ижил хүйсний хосуудын нэг болсон. За гэрэлтийн ёслолыг Эвелин Мужийн Пуасси хотын дарга баталгаажуулсан бөгөөд Альфредогийн гэрчээр олон улсад алдартай террорист Карлос Жерманы гэрчээр олон маргааны эзэн болсон энэдмийн жүжигчин Диодоне нар оролцсон байна. За Диодоне өмнө нь Пуасси шоронд зохион байгуулсан хошин жүжигийн зохиол бичих сургалтын үеэр эдгээр хоёр хоригдолтой танилцсан байсан гэж. За энэ гэрлэлт Франц даяар ихээхэн шууган тарьсан бөгөөд Libération сонин энэ нь хайр сэтгэлийн үндсэн дээр байгуулсан гэрлэлт байх магадлал тун бага хэмээн дүгнэж, харин Диодоне болон түүний ойрын хүрээний хүмүүсийн зохион байгуулсан олонний анхаарлыг дахин татах гэсэн бас нэгэн өдөөн хатгалаг байсан болов гэсэн байр суурийг илэрхийлж байсан байна. За Альфредо Странери үүний дарааж эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаас өмнө судлах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан боловч Францын шүүхүүд түүний хүсэлтийг хүлээн аваагүй. За эцэст нь тэрээр 2015 оны 3 дугаар сарын 10-нд Эвелин Мужийн Пуасси хотын эмнэлэгт 3-7 хоног эмчилүүлсний дараа 68 наснда нас барсан бөгөөд ийхүү Францын эрүүгийн түүхэнд зарын алуурчин хөхөө шувуу гэсэн хочоор үлдсэн түүний амьдрал өндөрлжээ. За ингээд өнөөдөр маань бичлэг өвгөр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк болон subscribe-аар суугаад дэмжээрэй. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.